Би Дархан Уул аймгаас богоноор ирээд өглөө ирчээ тэгээ энэндээ оролцох гээд байж байна. Би цэцэг жаргал багшаагаа ер нь шүтээд 4-5 жил бараг болж байгаа. Бүх лайвуудын үдсэн надад гарсан өөрчлөлт гэвэл миний сансан бүхэн сэтгэлчлэн бүтдэг цаанаасаа л ингээд бүтээд байдаг. Тэрэнд би маш их баярлж авдаг. Анх би цэцэг жаргал багшийг манай нэг таньдаг найз маань та нэг энэ рүү нэг ороод үзээч гэгээд надад санал болгосон манайд ирээд тэгэхэд манай ээжийн би бас их муу байсан 86-тай эмээ байдаг гэсэн би энийг нэг үзээтэй гэж бодоод анхныхын лайвыг үзсэн байхгүй тэгсэн чинь гой санагдаад ингээд сэтгэл зүрхээ хөөрөөд тэгээд би тэрнээс хойш шүтээд ээж маань өвчтэй байхад би дэрэгдэн ингээд лайвыг үзээд дуугийн дуулаад ингээд суудагсан. Тэгэхээр манай ээж хэвтэрд байсан мөртлөө ингээд буруу харчаад сонсоод буруу хараад байдаг гэсэн. Тэгж байгаа сүүлд нь тэгээд бурхан болсон. Тэрнээс хойш би ингээд ер нь дандаа л өөртөө юм болохгүй л багшид ном үздэг. Ер нь амьдрал гэдэг чинь зовлон жаргал хэн бүхэнд л байдаг. Тэгээд за би амьд явах хэвээр буруу хөвгтийн минь амьдрал сайн сайхан яваарай гэж боддог. Тэгээд ураг удмаа болон тэгээ хань ижил бүх юма даатахыг ер нь засал хийлэгчийг сая ингээ боломж гараад ирсэн маш их баяртай байгаа. Цаг хугацаа гэж байд юм байна. Юм уулзхан уулздаг, учрахын учирдаг гэдэг шиг энд ирсэндээ маш их баяртай байгаа. Багштай эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. 2020 оноос эхлэн 70 лайвын үзэж байж надад бас бишгүй сайхан өөрчлөлт орж ирсэн. Үр хүүхдтэй сайн сайхан явуулах талаар их л хайж их л явсан да. Тэгээд хамгийн сүүлд энэ хүнийхээ лайвыг үзэж одоо маш их зүйлийг мэдэрч маш их зүйл бидэнд бас илгээсэнд бид нэр маш их баярлдаг багштай. Багшийн хийж явах явцад одоо нүдэн айн гэхэд харанхуй байх байтал маш их гэрэл гэгээ цацардаг. Тэгээл тэр шившдгийн юмнуудыг хийхэд надад маш их өөрчлөлт гардаг. Би одоо бас ач зээнэрийнхаа хоолоо ам сүйдсэн юм байхад багшийнхаа юм дагуу бас лайвын үзүүлээд маргааш өглөө нь болвол эмээ хоолоо зүгээр болчлоо гэж босч ирдэг байсан. Энэ сайхан хүний ийм сайхан үсэн отог омгоор нь засагч энэ сайхан багштай би маш их баярлж талархаж явдаг. Тэгээд хоошид бас энэ хүнийхээ юг улам сайхан одоо уншиж ухаарч гэгэрч бас үр хүүхдүүдэд бас ийм сайхан байдığım шүү гэдгийг бас мэдрүүлэх гээл ингээ явж байгаа хүн дээ. Би анх 2008 онд цэцэг жаргал багшаас Эрики бясалгалын авшиг авч багштайгаа танилцчихсан. Багшийнхаа заслуудад байнга оролцдог. Багшаараа засал хийлгэсэн үр дүн бол үнэхээр сайхан. Би өөрөө болох нэг модны үндсэн дотор байсан юм шиг тийм мэдрэмжийг тийм юмнаас бид нэг ингээд суг татаад авч байгаа юм шиг тийм мэдрэмж төржсэн. Тэр багшийн одоо энэ заслын ач тус энэ оролцож байгаа энэ хүмүүсийн сэтгэл бол үнэхээр өндөр байдаг. Багш бол үнэхээр мундаг. Хүмүүсийн хийж байгаа заслуудаас бол илүү 100% илүү төгс ингээд нөгөө заслаа хийдэг. Би цэцэг жаргалагчигээ одоо 3 жил гарна дагж байна. Тэгээд энэ хугацаанд бол цэцэг жаргалагчийнхаа YouTube-д байрлуулсан хичээлүүдийг үзээд тэрийг амьдралдаа хэрэгжүүлээд тэгээ миний амьдралд бол маш сайн эргэр нөлөөлж байгаа. Тэгээд одоо онлайн заслаас гадна биеэрээ очиж засуулж ирсэн. Одоо болохоор нийтийн засалт нэр сууж байна. Тэгээд цэцэг жаргалагчийнхаа цаашдын үйлд нь өндрөөс их өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд гэрлийн дайчид бүх дайчидтай эрүүл саруу сайхан байхыг хүсэн өрөөё.